Сайн байна уу? Ямар шүүх хуралдаар уу? Сайн байна уу? Бэр нь хадам ихчийнхаа их хэмжээний мөнгийг худалдаж залим эхэлж авсан ийм асуудал байлаа. Шүүх хэргийг яаж шийдэв? Гэхдээ шүүгд чинь шүүх хуралдаанд ирсэнгөө. Тэгэл одоо шүүх хурал хойшлоо. Энэ хэрэг шүүхтэр 5 сард ирсэн шиг санаж байна. Тэгэл эхний шүүх хурал бол яг шүүх хурал болдгийн урд шөнө нь 12 цагт өмгөөлөгч нь өвдлөө гэж шүүх хуралдаанд хойшлуулсан. Дараа нь олонгууд нь өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхцлаа гэж хойшлуулчин. 3 дахь нь дахин шинээр өмгөөлж авлаа гэж. Өмнө авч явахгүйс яасан гэж шүүх асуухаар өмгөөлөгчтэйгээ холбоо явуулж чадаагүй учраас шинэ өмгөөлөгч авсан юм а гэж тайлбарладаг байхгүй. Тэгтэл өмгөөлөгч нь ирээ суудсан байдаг. Гүн чи одоо тэгээд өмгөөлөгч ирэлцсэн юм биш үү? Дахин өмгөөлж авах шаардлага байгаа мөн хөр байна л гэдэг. Сая болгонгот урд шин шүүгдэгч нь эмнэлэг твтлээ гэж байгаа байхгүй. Ийм байдлаар тэгээд шүүн таслах үйл ажиллагаа саад болоод тэгээд сая шүүх хурлаа хойшилж байна. Ингээд залим эхлэгч шүүх хурлаа хойшлуулаад цугтаагаад ээж болт юм уу? Гэхдээ өнөөдрийн хууль эрх зүйн орчин ийм л байгаа байхгүй юу? Тийм учраас одоо хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүй явахгүй байна. Энэ хэргийн хувьд одоогоос 4 жилийн өмнө болсон асуудал байхгүй юу? Хадам ихчийн аав нь насварсан сэтгэл зүйн хувьд айгүй хүнд байх үед нь гэр орон тусалж яваад итгэлийн олонгуудаа ихчээ надаа мөнгө зээлээч гэж хэлээд мөнгүүдийг багаар аваадсан байна. Тэгээд мөнгөний аваад би аптек нээгч байгаа. Аптек та хөрөнгө оруулаач. За би 2 дахь аптекаа нээгч чинь энэ та хөрөнгө оруулаач гэж судлаа хараад мөнгөний авдаг. Та ер нь хөрөнгө оруулсан аптек ажиллаханд хот руу шилжүүл яасан юм бэ гэж хэлэнгүүт нөгөөт нь тэгээ хот руу шилжүүлнэ байраа зарыг ингүүт нь аль би байраа чинь авчиг гэж хэлээд эргээд өөрөөс нь мөнгө зээлээд 30 сая төгрөг өөрөөс нь зээлээд зээлснийхаа 27 сая төгрөг буцаагаад өгсөн байгаа байхгүй. Тухайн үед тэрийг ойлгоогүй. Байрны чинь урьдчилгаа шүү гэж хэлээд 27 сая төгрөг өгсөн. Ингээд чинь байрын заллаа авцсан. Ийм одоо ах トゥ нарын хооронд байж боломгүй одоо юу гэдэг юм хүн чанар хүний өмсгүй ийм ухаа зүйлэл болсон. Энэ хэрэг одоогоос 4 жилийн өмнө болсон. 3 жилийн өмнө над дээр ирсэн. 3 жилийн өмнө буюу 20 оны 10 сард над дээр ирсэн. Тэгээд надад ирэхдээ ийм залиулчлаа гэд гомдол гаргасан чи прокуророос энийг залим эхлэх гэмтлэг биш байна гэд одоо татгалзаад хаацсан гэдэг зүйл ярьдаг байхгүй. Миний хувьд улсын ерөнхий прокурорт одоо гомдол гаргаад энэ хэргийг сэргийлсэн. За үүнээс хойш 3 жил болоод одоо шүүхтэр хэлж байгаа байхгүй. Энэ хооронд зөндөө юм бас мөрдөгч нь ажиллаа хийдгүү. Мөрдөн байцаалтан саад учруулдаг. Би одоо мөрдөгчийн солиуллаа. За прокурорт нь хүсэлт гаргалаа. Прокурорын түргэн шургаа шийдгээд за шийдэхгүй болохоор прокурорын солиуллаа. Маш олон юм бас. Энэ асуудлаар би мөрдөн байцаалтанд байхад нь цагдаагийн ерөнхий газрын удирдлагын төвшөнд хүртэл би асуудлыг ярьсан. Прокурорын хяналт, прокурорын шатанд нь багтаа улсын ерөнхий прокурорын хэмжээнд хүртэл асуудлыг ярьж арай гэж шүүхтэр авчиж байгаа байхгүй. Тэгээд шүүхтэр ингүүт нь сая хэлдэг 4 шалтгаанаар өнөөдөр 4 дахь удаага хойшлуулж байна. Тэгээд шүүгч нь амралтсан 44 хоногийн хугацаатай амарна гэдэг 10 сарын 6-нд шүүх хурлаа тавьж байна. 5 сард ирсэн асуудал 10 сар шийдэгдэх гэж байна. Энэний учир шалтгаан нь хууль эрх зүйн орчныг боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргаж болно те. Хүсэлт гаргах гэдэг өгдөө өмгөөлөгчтэйгээ ярилцаж хүсэлтээ гаргана. Эсвэл нэг гаргасан хүсэлтийг хоёр дахь дахин шийдэхгүй ч гэдэг юм уу. Шийдлүүд аюул амархал байгаа шүү дээ. Өнөөдөр улсууд яаж юм хэрэг мөрдөн байцаалтанд ээлжлэл хүсэлт гаргаад байдаг. За өнөөдөр прокурорын хяналтанд нь очичингууд нь эхлээд нөгөө холбогдож хүсэлт гаргана. Тэгээ 3 шатаар явна, тийм ээ? 3 шатаар явна. Буцаад хариу нь эсрэг гараад ирнэ. Хариу нь ирж явах явцад нь ахаад өмгөөлөгч нь ахаад нөгөө асуудлаар хүсэлт гаргана. Тэгэхээр яах вэ? Ахаад 3 шатаар явна. Өнөөдөр ялахгүй буюу тэр хүсэлт хангахдаггүй гэдгийг мэдж байгаа боловч одоогийн хууль эрх зүйн орчны хувьд нь хүсэлт гаргах эрхийг нээгээд өгчихгүй. Тэгэхээр энэ мэтлэнгийн асуудлуудыг бүгдийг хумаал өгчих юм бол ядаж 3 жил болж шүүхтэр ирдэг байсан бол өнөөдөр жил хагас болж болдго юм байгаа үстэй. Гэх мэтлэнгээр одоо 10 сар товлогдно ахаад юу гэж хэлээ хойшлуулахыг мэдэхгүй. За ямар ч үсэн энэ шүүх хурал болж л тараа. Энэ нөхөр гимбруутай нь бол ял идэх нь бол би тодорхой гэж ойлгож байгаа. Хохир төлөх нь бол тодорхой гэж ойлгож байгаа. Яг нь урьдчилан хэлцүүлэг болсон. Мөрдөн байцаалд буцаах асуудал байхгүй болсон байхгүй юу? Тэгэхээр одоо энэ бол гимбруугийн урал. Гимбруугийн урал гэхээр энэ нөхөр ял авах нь тодорхой, хохир төлөх нь тодорхой. Гагцгүй хугацаа ингэж алдчихж байгаа байхгүй. Хохирсон иргэнийг улам хохироодог энэ хууль эрх зүйн орчныг л боловсруулах асуудлыг л би ярьж байгаа. Ийм учраас улсын хурлын гишүүдэд хандаж хэлэхэд энийг одоо өөрчлөөч. Өнөөдөр 4-5 дахь өдөр болгонд хууль баталж штэ. Яагаад энэ хуулийг өөрчлөхгүй байгаа юм? Ер нь хүний эрх хэрэгчлөөг хангах асуудал, зөрчигдсөн эрхийг сэргийлэх асуудал хуулийн байгууллагаар дамжиж илэрдэг юм байгаа үстэй. Иргэний хууль, эрүүгийн хууль, захиргааны хууль, хөдөлмөрийн хууль, тэгээ эрүүгийн эрх хянан шийдвэр тухай хууль, иргэний эрх хянан шийдвэр тухай хууль, захиргааны эрх хянан шийдвэр тухай хууль ингээд болно штэ. Монгол улсад өнөөдөр 500-аад хууль байдаг. Гэтэл энэ хуулиас зөвхөн энэ гарын 10 хуруунд багтахаар энэ хэдэн хуулинд л өөрчлөлт оруулах юм бол өнөөдөр хохирсон иргэн хохирдог, улам хохирдог, цаг хугацаагаар алддаг ийм баймирг байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүд яагаад энэ асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ? Мэдгүй шүү дээ. Тэгээд уул нь бол 4-5 дахь өдөр болгонд хууль батлаад байдаг. Гэтэл хэдхэн миний сая хэлдэг хэдхэн залтыг оруулахад энэ асуудал шийдэгдэх боломжтой байхгүй юу? Өнөөдөр улсын хурлын гишүүд
одоо татвараас яаж чөлөөлөх үү, галын татвараас яаж чөлөөлөх үү, онцгой татвараас яаж чөлөөлөх үү. За тэгээд байгууллагын лоббигоор байгууллагын хуулийг өөрчлөх гэсэн ийм л зүйлүүд өнөөдөр явж байгаа шүү дээ. Гэтэл миний нэрлээд байгаа нөгөө хуулийг л өөрчлөх хүсэхгүй байгаа байхгүй юу? Хүсэх юм бол энэ асуудал биш шүү дээ. Жохон зүйл байхгүй юу? Нэг гаргасан хүсэлтийг те дахин гаргахгүй ч гэдэг юм уу тийм ээ? Эсвэл хүсэлт гаргахдаа өмгөөлөгчтэйгээ зөвлөж гарганаач гэдэг юм уу? Ийм л зохицуулт хийхэд миний түрүүчилдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 дахин багасчих байхгүй. Цаашлах юм бол эргүүл хянан шийдвэрлэх хуулийн дээр ярил л да. Өнөөдөр мөрдөн байцаалтын нууц гээд хэргийг боож дуусныхаа дараа өмгөөлөгч танилцуулдаг. Тэгэхээр яадгүй өмгөөлөгч нь прокурорын шатанд очисын дараа ахаал баах хүсэлт өгдөг. Тэрийг одоо чинь хуулийн шийдэж болно шүү дээ. Цагаат талын баримтыг одоо бүрдүүлэх зорилгоор гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаагч шууд холбогд байгууллага нь явуулна гэж гаргачих хэрэгтэй байхгүй. Тэгвэл яах вэ? Өнөөдөр ялах цагаат талын бүх баримтууд нэг ирэх нь байна шүү дээ. Тэгээ үүс болоод яг мөрдөн байцаалтаж баахан хэрэг удаж хамгийн сүүлд нь прокурорын шатанд очдог. Очингууд нь өмгөөлөгч нь баахан хүсэлт гаргадаг. Тэгээ ахаад уддаг. Ийм учраас мөрдөн байцаалт за прокурорын яналт за шүүн туршлагын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох төрөвчлөх асуудлыг л шийдчихвэл энэ асуудал цаашаа явчих байхгүй юу. Тэгээ өнөөдөр ингээд хүний мөнгө лоо үйлцэн заллин мэхлэгчт нь шүүх хуралдаандаа ч одоо ирэхгүй ингээд байж шít. Өнөөдөр ийм л болцсон байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр бол зүгээр шүүгчийг мөн шүүхийг буруутгахмааргүй байна. Прокурорыг буруутгахмааргүй байна. Мөрдөгчийг буруутгахмааргүй. Зүгээр ингэж залливч хождог энэ одоо хууль эрх зүйн орчныг босронгуй болох нь ёстой байхгүй юу. Өнөөдөр та нар зөндөө олон жишээ байгаа. Хүний мөнгийг залилчаад явж яадаг. Залилчдаг. Хил гайл гараад яваад. Хүний мөнгө залилчаад бизнес хийгээд яваад байдаг. Тэгтэл одоо хэдийн хорийн тавиул яхаар уушлараа ялгчаал татааг бол хэдийн хорийг тавихгүй гэх чинь. Ингээл ийм зүйл биш. Тэгээ энэ бүхнийг л өөрчлөмөр л байна шүү дээ. Өнөөдөр алдсан усал юм бол хүний эрхийг дээдлэх гэж байгаа юм бол өнөөдөр гэмтрийг зөрчөөс ард иргэдээ энэ засгийн газар нь хамгаалах ёстой. Урьдчилан сэргийлэх ёстой. Тасан зогсоох ёстой. Энд чинь хууль эрх зүйн орчноор дамжиж хэрэгжих ёстой байгаа юм шүү дээ. Тэгээ энийг л хийхгүй шүү дээ. Ийм л учраас хохирсон иргэд нь хохирдог. Ийм л нийгэм бий болчих. За ярилцлаа өгсөнд баярлаа. Зүгээр